Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатана зайл. Ариун сүнсний дүүргэлт. Дэлхийн илгээлт. Үүний дотор байж гэмээр бидний өрөөлийг хааж байгаа сатаны хүч чадлыг нураадаг. Энэхүү 7 секундын залбирлын гайхамшиг нь Бурхан бидэнд өгсөн цорын ганц нууц юм. Энэхүү нууцыг хүлээн авсан байгаа хүмүүс үргэлжлүүлэн тунхаглаж, үргэлжлүүлэн тэр нэрийг дуудангаа арвин элбэгээр өрөөгдөх тэр өдрийг үздэг. Есүс биднийг буюу гим нүгэлтнийг дуудсан. Тэгээд зогсохгүй найзаар дуудсан. Бидэнд өөр ямар үг хэрэгтэй гэж. Есүс биднийг мөнхийн найзаа болгон дуудаж гим нүглийн минь уучлалыг өгөө зогсохгүй. Миний өнгөрсөн одоо ирээдүйн бүгдийг нь мэдэж бидэнтэй найз болон нөхөрлөхийг хүсэж байна. Үнэхээр хуучин хүрнээ тайлж тавиад бидний гэрэл болсон тэр эзний найз нь болоосаа гэж өрөөж байна. (2026) онд Есүсийн ард цуглааны ураа ишлэл болохоор босоод гэрэлт гэсэн байгаа. Христийн гэрлэр 2026 онд юм байна. Христийн гэрлэр харанхуй гэрэлтүүлэгч үцэглэнтэй хүн. За 2025 оны хувьд бид нар цог сэдвэрлийн талаар цог сэдвэрлийн эдгэрэл гэдэг үгийн доор эдгэрлийг хүлээж авсан учраас бид 2026 онд Христийн гэрлийн дотор хамгийн үцэглэнтэй нэгэн болсон гэдгийг өөрсдийнхөө зүрх сүнсэнд сэлээсэй гэж хүсэж байна. За 2026 онд цуглааны бүхий л тослогдсон ахлагч нар найрал дууны баганд найрал дуунд зогсох болно. Тийхүү Христийн дотор 2026 онд энэ чуулганы хүн бүр гэрлийн санхүүгээр өрөөгдөх тэр зам руу чиглээсэй гэж хүсэж байна. Бидний итгэдэг Бурхан эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ Бурхан бол тэрээр өөр зүйлсийг хийдэггүй. Тэр Бурхан талбарт амийг дамжуулдаг, амийг өгдөг эзэн юм.
Би амьдарч байж, би амьдарч байж, амьд болж байж, би гэр бүлээ чамтай болгодог. Орчин нийгмээ чамтай болгож, улс үндэстнээ чамтай болгодог байгаа. Харин энэ цаг үед Христ илэг цуглаан гэдэг нэртэй, Есүс Христ гэдэг нэртэй маш олон гаж урсгалууд бий болж байна. Өнөөдөр тэгээд энэ дэлхийн олон Христ итгэл гэдэг нэртэй цуглаанууд шашнууд бие бинийгээ хүлээн зөвшөөрчихгөө гэсэн нэртэйгээр дэлхийн эв нэгдэл, шашны эв нэгдэл гэсэн тийм бодлого дотор итгэлийг итгэл биш болгож байна. Хэдийгээр бид нар сайн мэдээг ойлгохгүй юм бол бид нар хэдийгээр нэгдий ойлгоё гэж итгэлийнхаа үн цэнийг буулгаж тавин байж тийм үйл явдлуудад оролцсон ч бидний биеийн дотор хагарал, хорслоос өөр зүйл үлдэхгүй юм. Тэр шашны нэгдсэн бодлого гэдэг зүйл нь ямар шүү зүйлийг ярьж байна гэхлээр ганд нь буддын шашинд ч аврал бий, исламд ч аврал бий гэх мэтчлэн бүх шашинд аврал байгаа мэтэр ярьж байгаа. Харин Библи хэлэхдээ цор ганц Бурхны талаар хэлдэг хийгээд Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан миний бүхий л эдэс шинэ бүтээл болох сүнслэг авралыг хүлээн зөвшөөрөх тэр мөчийг бид аврал гэж нэрлэдэг. Дэлхийн төгсгөлийн шинж тэмдэг илрэх үед Бурхан Христ дотор нь байдаг хүнээр дамжуулан энэ дэлхийн санхүү хөдөлгөх ерөөлийг өгдөг хийгээр түүгээр дамжуулан сайн мэдээ тархах боломжийг олгох болно. Матай 24:14-ийг харвал энэ Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь бүх үндэстэнд тунхаглагдаад түүний дараа төгсгөл ирнэ гэсэн байдагчлан дэлхийн төгсгөлийн олон шинж тэмдгүүд байдаг хэдэгч түүний дотроос чухал шинж тэмдэг болбол сайн мэдээ бүхий л үндэстэнд тунхаглагдах явдал хийгээд тэрхүү сайн мэдээг бүхий л үндэстэнд тунхаглахаар явж байгаа хүмүүстэй Бурхан дэлхийн төгсгөл хүртэл өөрөө хамт байх болно гэсэн байгаа. Өнөөдөр шинжлэлийн чуулган хувь хүний итгэл гэдэг зүйлийг, итгэлийн амьдрал гэдэг зүйлийг хэд онцолсоор байгаад өнөөдөр итгэгч нар хувиа ботсон байдалтай болж байгаа хийгээд нэгдсэн итгэлийн хамт олон бусдыг бодох сэтгэл гэдэг зүйл үгүй болж байна. Бидний дотор байгч Иммануэлээр орших тэр Бурхан бол дэлхийн илгээлт хийдэг Бурхан шүү дээ. Харин энэ цаг үед би аврагдсан гэж хэлж байгаа тэр хувь хүмүүс нь яагаад тийм хувиа ботсон үзлээс өөр зүйлийг хийж чадхаа болсон юм бэ? Тэгээд цуглаанд явдаг би дэлхийгээс өөр гэж хэлдэг хэрнээ хагарал хийгээд үзэн ядалтын дотор чуулганыхан яагаад
Бурхантай нэгдэж чадахгүй, бусдыг бодохгүй байдлаар амьдардаг юм бэ. Та нар аврал гэж юу хэлдэг вэ гэвэл бидний төрөлхийн гэм нүглээс үүдэлтэй Иохан намын 8:44 дээр гардагчлан эцэгчин болгот явуулаас гаралтай байгаа гэсэн тэр гарал үүслээ утгах явдал шүү дээ. Харин чуулган үүнийг ярих нь хүнийг гомдооно гэж үзээд ярьдаггүй байгаа. Тийм болохоор өнөөдөр гаж урсгалууд энэ улс үндэстний энэ өнцөг болон бүрт дураараа дүргэж өсөж хөгжиж байна. Тэгээд нийгэм тэр одоо гаж урсгалуудыг чуулгантай ижил төвшөнд аваачиж ярьж байна. Чуулган гэж дуудаж байна нийгэм тэднийг. Тэгээ Иманыгийн одоо син тэнгэр шин газар цуглаан эсвэл одоо Джеймсийн GMS-ийн цуглаан ээж бурхны цуглаан гэх мэт. Тэр гаж урсгалууд цуглааны хэмжээнд дуудагдах хэмжээний тэр итгэлийн гамшиг сүрлийн дунд бид байна. Гаж урсгалуудын гол одоо зүйл нь тэр гаж урсгалд нь явдаг байгаа хүмүүс нь тэр цуглаанаа бүр юу юунаас илүү гол чухалд тавьдаг болгодог байгаа. Тэгээд тэрэн дотор цуглаан гэдэг нэртэйгээр баапын хэмжээний үйл ажиллагаануудыг хийдэг. Тэгээ өнөөдөр Христ итгэл цуглаан ийм байдалтай байгаа учраас бидний хойч үе үр хүүхдүүд минь төөрсөн байдалтай хаашаа чиглэхээ мэдэхгүй амьдарч байна. Бид нар ямар одоо байдалтай байгаа нь чухал биш. Хэн намайг дуудсан бэ гэдг нь юунаас илүү чухал юм. Намайг тэ сатан дуудах юм бол илүү би хормоо болно. Харин бурхан дуудах юм бол өөрчлөлт эхлэж итгэлийн шийдвэр эхэлдэг. Огт ялгаатай зүйл. Өнөөдөр болон пасторууд өөрсдийгөө бурханаас дуудагдсан гэж хэлдэг хэрнээ тэд бурханы хаанчлалд бурханы улсад дурггүй. Өхгүй болж игэл удаан амьдрах гал. Энэ дэлхий дээр өөрийнхөө вант улсыг бий болгох гэж, өөрийнхөө нэрийг үлдээх гэж, Бабел цамхаг барих гэж, хорон мус сэтлэрээ итгэгч нараа уруу татаж, итгэгч нарынхаа амьдралыг сүрүүлдэг. Магадгүй цаашид одоо улсаас энэ чуулганы хууль гэж гаргах хэрэгтэй юм шиг байгаа. Гол нь мөнгө одоо тэр цуглаан хичнээн их мөнгөтэй вэ гэдэг, мөнгө яаж зарцуулж байгаа гэдгийг хяналттай байлгах юм бол хүмүүс пастор болгож зүтгэхгүй болох бах. Тэгээд жинхнээсээ пасторууд бий болж эхлэх бах.
Хэрвээ би одоо хүн байж тэ нэг эдэн төгрөг олно гэж тогтоочоод түүнийхээ төлөө амьдраад эхлэх юм бол тэр нь тэр хүний шорон болох болно. Тэр хүний там, тэр хүний шорон болно. Тэр зориг нь өөрөө. Би өдөр тутмын минь алхахыг тэр бурхан бидэнд яаж өгдөг вүлээ. Тэгм бурхан санхүүг өгөх юм бол түүнийг бурханы хаанчлалын төлөө хэрэглэх хэрэгтэй. Тэгж хэрэглэж байгаа учраас өнөөдөр манай цуглаанд хүүхдийн цэцэрлэгч бий болж хэлний сургалтын төвөгч бид бий болгож олон улсын сургуулагч бий болгосон байгаа. Өнөөдөр Библийн хэсэг дээр гарч байгаа гим нүгэлтнийг дуудаад найзаа болгож байгаа бүхнийг давдаг болцолгүй тэр Есүсийн хайр таны зүрх сэтгэл дотор сэлэгдэх болтугай. Тэгээд та Христийн найз болох болтугай. Эхлэл 3:15, Египтээс гарсан 3:18, Исая 7:14. Таны бие дотор сэлэгдэх юм бол тэр найзынхаа нэрийг дууддаг. Петр Есүсийг ураад Есүст юу гэж хэлсэн байг вэ? Эзэн бол Христ, амьд оршигч Бурхны хүү мөн? Амийн мөнх амийн үг. Мөнхөд амьд оршигч тэр үг намайг дуудагч найзын минь нэр амнаас гарч байхад би өөр юуг өчн хэлж чадах вэ гэжсэн Петрийн итгэлийн хүчил. Би бол гим нүгэлтэй нэгэн. Тэгээ Есүс би гим нүгэлтнийг л дуудахаар ирсэн. Тэгээд өөрийнхөө хинбэ гэдгээ мэдсэн байгаа Петр эцсийн хүртэл Есүсийг дагаж яваад ариун өглөөр энэ дэлхийд их амьдралаа дуусгасан биш гэж юу? Тэг яаж ингэж ариун өглөөр хөөх шийдвэрийг Петр гаргах чадсан бэ гэвэл Иохан номын 19:30 дээр махан бие болж энэ дэлхий дээр ирсэн байгаа бидний бурхан бидний төлөө загалмайг өөрөх тэрхүү болцолгүй хайр бидний зүрхэнд орох үед бид юу ч байсан золиослон зориулж чаддаг. Ингээд энэ дэлхийн чуулгануудын удирдагчд том чуулгануудын удирдагчид тэгтлээ том барилга байгууламжийг барьчихад тэгээд хаан титэм суугаад бүх итгэгч нараа өмнөөс хөрвүүлэхийг хүснэ вэ? Сүнслэг удирдагч нь тийм байх юм бол итгэгч нар нь сүнсээрээ нуран унахаас өөр арга байхгүй шүү дээ. Матай 28:18 дээр үхэгсдээс амилсан байгаа тэр бурхан Матай 28:18 Есүс тэдэнд ойртож ирээд
Тэнгэр газар дээрх бүх хэл эрх мэдлийг надад өгсөн. Тэр Есүс өнөөдөр тэдгээр өөртөө төвтэй пасторуудын амьдралд үнэхээр байна уу? Тэд номлолынхаа энэ дээрээс Тэнгэр хийгээд газар дээрх бүх хэл эрх мэдлийг өөртөө авсан байгаа. Тэр Есүс бол бидний эзэн, бидний Есүс, бидний Христ гэж тунхаглаж чадах хэрэгтэй, ядчил тунхаглаж чаддаг байх хэрэгтэй биш гэж. Тэр эзэн бидний хаан учраас бидний биед өвчлөлийг өгдөг сатаны ажил, харанхуйн хүч чадлыг дураагч тэр бурхны эрх мэдэл бидэнд өгсөн гэж тэд тунхаглах хэрэгтэй биш гэж. Тэд яагаад харин тэгж дууддаггүй юм бэ? Тэд амлалтын үг юу вэ гэдгийг мэдэхгүй. Колосай 2:8 дээр тэд аль хэдийн өөрсдөө гүн гүнзгий гүн ухаан дотор хүлээстэй байна. Энэ дэлхийн гүн ухаан болон хоосон дэмий мэхэллүүд гэж харсан байна. Колосай намын 2:8. Энэ дэлхийн сэтгэл зүй гэдэг зүйл нь хүний дотор байгаа өвдөлтөөр тоглохоос өөр зүйлээс илүү гардаггүй. Тэг махан биеийн итгэл нь үхэл хийгээд бурхны дайсан болдог. Есүс нүгэлтнүүдийг аврахаар ирсэн учраас та гим нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх үед тэрээр таныг найзаа болгох болно. Сайн мэдээний мөн чанарыг бүү мартагтун. Бид сайн мэдээг Есүс Христийн төвхтэй сайн мэдээг ойлгоод тэрхүү сайн мэдээгээрээ сатаны ажлыг нурааж байх тэр үед бидэнд ирдэг төлөөлөх ёроол гэж бий. Тэр ёроол нь энэ дэлхийн ямар ч ёс жариг, хуурь дүрм хэрэггүй болно гэсэн үг хийгээд Библи хэлэхдээ зөвхт хүн зөвхөн итгэлээр амьдрдаг гэсэн. Тэгээ манай чаннуу таслагдсан ахлагч нар үнэхээр тэр тусгай ёроолыг хүлээж аваад Христийн дотор шинэ бүтээл болж урт удаан ёроогдсон амьдралаар амьдраасаа гэж юрөөе. Цаг үеэ төлөөлөх үст тэр ёроолийн нэгэн болох болтугай. Учир нь би яагаад амьдрах ёстой вэ гэдгээ мэддэг хүн цаг үеийнхээ ёроол болдог. Би хинбэ гэдгээ мэддэг нэгэн сайн мэдээтэй хүний хүлээж авдаг ёроолыг мэдээд түүндээ талархаж мэддэг нэгэн бол цаг үеийнхээ ёроолыг авсан нэгэн юм. Бид хуучин амьдралаа мэдэж хуучин хүн ямар байснаа мэдэж бурхан намайг аварсан гэдгийг үнэхээр ойлгодог хүнд талархлаас өөр зүйл гарч ирдэггүй. Тийм хүнийг дагдаг зүйл нь энэ цаг үеийн ёроол юм.
Сайн мэдээг хүлээж авсан нэгэнд ирдэг Бурхны гэрчлэл гэж би Филиппи номын 4-р бүлгийн 19-р эшлэлдэр Бурхан амласан байгаа. Миний Бурхан Христ Есүсийн доторх тэр алдрын дунд Христ Есүс алдрынхаа дотроос арвин элбэгээр надад хэрэгтэй зүйлсийг дүрэгдэхэ гэсэн байна. Бидний явж байгаа газар бүрт харанхуйн хүч чадал нуран унж далайн улаан тэнгис хуваагдаж, Йордныг гатлаж, ерөнхөн хэрмийг эзлэж, ятсан газар бүрт минь төгийн бал урсаж, үржимс ургаж, харанхуйн алхан бүрт минь харанхуйн хүч чадал нуран унах болтугай. Тэгээ та бид юу хийсэн бэ гэдгийг Бурхан хардаг. Өнөөдрийн Библийн хэсэгдэр болж байгаа тэр гим нүгэлтээ татвар хураагчийг Леви хүнийг Бурхан хараад хайрлсан байгаа. Лук номын 5:27-оос хойш гарч байгаа өнөөдрийн Библийн ишлэлдэр байна. Тэр татвар хураагч Лев гэдэг хүн хуучин гараанд амласан байгаа эмэгтэй уруудан болох Христ иржээ гэдгийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр бид өөрсдийнхөө дотор итгэлээр сэргээх үед таныг дуудаж найз нөхрөө болгоод Бурхны хоолны ширээнд суулгаж тэр өөрөө хооллох болно. За энэ Лев хүн авралын үн цэнийг мэдсэн. Тэг босоод алах гэж Бурхан айлдах үед тэнд тийм эрүүл нь бий болдог Бурхан юм. Авралын үн цэнийг ойлгож мэдэрсэн байсан байгаа Леви Бурхантай уулзсан. Тэ Саул ч гэсэндээ хэдий хорон муу нэгэн бусдын өхлийг хүсээд өдрүүдэд зориулдаг байсан ч тэрээр Есүс Христтэй уулзаад өөрчлөгдсөн юм. Филиппи номын 3:7-8 болж өөрчлөгдсөн. Тэг би нэг надад ашигтай байсан одоо ашигаад байгаа л амьдрдаг байсан бол би тэр бүхнийгаа Христийн төлөө хог гэж үтсэн гэжсэн байна. Би бүх зүйлийг одоо хог гэж үздэг нь бидний эзэн Христ Есүсийг мэдэх мэдлэг нь бүхнээс эрхэм гэдгийг мэддэг учраас гэсэн байна. Бурхан хариуцах болно. Нэг өдөр тутмын хоолч дуусахгүй.
Тэгээ би өнөөдөр хуучин бүхнээ орхиод би одоо Христийг олсон гэж хэлсэн байна. Филиппе номын 3-ын 7-8 9-р эшлэл. Тэгээд би Христийн дотор олдохын тулд өөрийнхөө зөвхт байдал би итгэлээр Бурханаас төрсөн нэгэн гэсэн байна. Би Христийн дотор олдохыг хүсэж байна. Би хуулиас биш, харин Христэд итгэх итгэлээр тэр итгэлээр Бурханаас төрсөн гэсэн байна. Бид Христийг мэдэх үед Бурхан бидний өнгөрснийг санахгүй гэсэн. Исая намын 43:18-дээс харахад ч гэсэндээ Бурхан эртний юмсыг дурсахгүй гэсэн байна. Хуучин өнгөрснийхтэй дахин санахгүй. Исая 43:19 харах тун би шинэ зүйлсийг хийх болно. Христийг хүлээж авсан тул бид тэрхүү шинэ зүйлийг ил гаргах болно. Та нар үүнийг мэддэггүй гэж юу? Би цүлд голыг урсгана. Бямарч болцолгүй Бурхны хайрыг хүлээж авсан хүн өөрийнхөө хил хазгаарыг ч даван гардаг. За 20 дугаар эшлэл Исая 43:20. Би цүлд гол урсгаж өөрийнхөө арт түмнийг ундаалах болно гэсэн байна. Ийм сайн Бурхан Христээр бидний дотор оршин байна. Тэ өнөөдрөөс эхлэн Христийг хүлээж аваад зөвхөрлөлийнхөө байр сууринаас босоосоо гэж хүсэж байна. Христийг хүлээж авахтан сайн мэдээ биш зүйлд бүх хүлэгдэх тун. Хуулийн дагах итгэл нь биднийг онолын хавханд л оруулдаг. Хүүхдүүд мэдэн орж ирж байгаа. Тэр хараал зовлон хүн хуулиар дамжуулж тарих таслах боломжгүй. Бидний гэр дотор 7-7 мууёрынсаас орж ирэх үед бид тэр хуулийнхаа үзэл онолоор түүнийг хаач чадна гэж юу? Асуудлыг онолын дагуу шийдвэрлэх гэж оролцсноороо өнөөдөр Солонгос цуглаан
мухагаараа дуудулж байна. Алт мөнгөөр эсвэл үжил онолоор бидний сүнслэг асуудал шийдвэрлэгддэг юм биш. Харин Есүс Христээр л нэрээр л шийдвэрлэгддэг юм. Энэ дэлхийдээр аврагдаж болох өөр нэрийг бидэнд өгөгдсөнгүй. Сайн мэдээний дотор Бурхны зөвхт байдал илэрхийлэгдэх хийгээд Бурхны шинэ ажлыг харах тун. Тэгээ Бурхны шинэ ажил нь Бурхан биднийг үлдээгчдэр үлдээгч нэгнээр дуудсан гэсэн явдал юм. Би үлдэгчдийнхээ хувьд утга учиртай амьдралаар амьдрах тун. Бурхан бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүхэл асуудлыг шийдвэрлэх болно. Бурхны хүч чадлыг мэдэж амсаж мэдрээсэй гэж юрууж байна. Бид сайн мэдээний дотор байгаа учраас би хинбэ гэдгээ л мэддэг байх болно. Би хинбэ гэдгээ мэддэг хүний амьдралд Бурхан шинэ аж зүйлсийг хийх болно. Тэгээ Есүс би хинбэ гэдгээ мэдсэн байгаа. Энэ Леви хүн Есүсийг дагаж гэртээ урьж угтаж авсан байгаа. Би хинбэ гэдгээ мэддэг нэгнийг Бурхан дуудсан Лев. Тэгээ Лев хүн гэж Якова гэж Израиля гэж Авраама гэж тэгээ Бурхан дуудаж байна. Тэгээ Бурхан биднийг дуудана би хинбэ гэдгээ мэдэх юм бол түүнийг мэддэг хүн дээр чи бол минийхаа гэдэг байна. Чи бол минийх. Якова Исая 43:1 чамайг бүтээгч Бурхан ийхүү айлтж байна. Израиля чамайг удирдагч эзэн ийхүү айлтж байна. Чи бүвэ. Би чамайг авраад би чамайг нэрлэн дуудсан тул чи Христ Яхова эзэн минийх. Есүс Христ загалмай дээр цовдлогдсон явдал нь таныг болон намайг өхлөөс амь руу шилжүүлэхийн тулд юм. Тиймээс Есүс Христээр дамжуулан өөрийгөө амьтаа болгогч нэг нь л өөрийнхөө хинбэ гэдгийг мэддэг. Есүс Христээр
Есүс Христээр өөрийгөө шинжлэгч нь Бурхан дуудаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөсэй гэж хүсэж байна. Тэгээ би Христийг дуудахад юу надад саад болж байгаа вэ гэдгийг би ямар ч одоо хүчгүйгээр завгүй амьдрах гэж байна уу? Тэгээ тэр завгүй амьдарч байгаа хүмүүс ус ч нэг аяг ус ч ингэж тухтай ууж чадахгүй амьдардаг байгаа. Бурхан бидэнд өрчлөлийн сүнсийг өгсөн хийгээд өөрийнхөө өв залгамжлагчаар дуудсан. Энэ дэлхийн бүхий л зүйлс бидний өмнө өвдөх сүгдөх тэр ерөөлийг өгсөн. Бурхан бидний төлөө тэнгэр элчийг илгээсэн хийгээд авралыг авсан хүмүүс тусал гэж Бурхан тэнгэр элчийг өөрийн хүмүүсийн төлөө илгээдэг. Юу бидний итгэлийн амьдрал сад болдог юм бэ? Бурханы өмнө Бурханы хүнээр амьдарч болохгүй хүргэдэг бүхий л цэцэрлэгийг Есүс бол Христ гэдэг нэрээр нураа. Бид бол Бурханы хүүхэд. Энэхүү итгэлийг өчөж чадахгүй байхаар сүнсийг минь сатааны орон гэр болгосон учраас бид бүх асуудал дууссан гэж тунхагдаж чаддаггүй. Тиймээс энэ бүхий л цэцэрлэгийг нураах залбирал 7 секундын гайхамшиг буюу 7 секундын залбирлыг хийх хэрэгтэй. 2-р Коринт номын 15. Бүхий л Бурханыг эсэргүүцэд хүргэдэг бүхий л үзэл онолуудаа цэцэрлэгүүдээ буулгаж тавиад Левийн адил Бурханы өмнө гарч ирэх. Леви ялгаагүйгээр маш олон хөгсүүдийг сонсон байгаа. Есүстэй ойрхон байж чадахгүйгээр ингэрсэн дотор байгаа олон үг яриануудыг таслан Леви хүн Бурханы өмнө зогссон байна.
Тэгээ Левийн хувьд ч гэсэндээ амьдралд нь олон төрлийн юм сэтгэл зүйн дайралтууд байсан. Тэгсэн хэдий ч Есүс итгэлээр Бурхны өмнө зогссон байгаа. Тэгээд түүний дотор бас өөрөө өөртөөгөө зөвшөлдсөн байгаа зүйл нь ариун сүнс Левийн дотроос сануулгахдаа бүү айсан ч урагшлая Есүс дээр очие гэсэн тэр итгэл дотор айцаа ялан дийлэн байж Бурхны өмнө очисон хүн бол тэр Леви хүн. Эцэг хүртэл Христийн дотор түүнийг дуудан амьдрах болтугай. Тэгээд Левид тэмцдэг итгэл байсан байгаа. Бид үнэхээр эцэг хүртэл тэмцэх үед муу сүнс шантардаг байгаа. Луг намын 18:2 дээр тэр нэг юм хорон муу шүүгчийн талаар гардаг байгаа. Магш тийм хүн туслах сэтгэлгүй тэр шүүгч дээр нэг бэлэвсэн эмэгтэй тэр шүүгчээс өөртөө туслахыг хүссэн байгаа. Өгдөө шөнө ороагүйгээр тэр шүүгчийн гадаа ирээд тэр надад туслаач гэж тэгээд тэр хорон муу шүүгч тэр эмэгтэйн зөвхөрлөлтгүй гуйлтаас болж хүсэлтийг нь сонсож өгсөн байгаа. Тэгээд тийм байтал Бурхан бидний залбирлыг сонсохгүй гэж юу? Сайн мэдээний эхлэл бол Эхлэл 3:15 дахь тэр амлалтын үгээс эхэлдэг. Та нар намайг дахыг хүсэж байвал өөрийгөө үгүйсгэж загалмайгаа үрээд намайг даг. Тэг чи хүнийг загасчилдаг загасчин болох болно. Гэм нүгэлтнийг найзаа болгогч Бурхны хүсэл нь юу вэ гэвэл сатаны ажил нураагдсан тул бүх хуурт. Бурхан намайг дуудсан гэдгийг хүлээн зөвшөөрч огтхонч бүх хуурт. Левэ намайг даг. Би чамайг дагалдагч болгоё. Гэм нүглийн эрх чөлөөг нураадаг.
эрх мэдэл байгаа тул чи намайг даг. 그리스도를 따르면 Хичнээн 힘처럼 흑암은 물러간다. хичнээн таван гим нүгэл байсан ч бид Христийг дагах үед харанхуй нуран унах болно. 세상은 여러분 죄인을 죄인의 자리라고만 표현합니다. 그리고 죄인은 죄인이라고 부릅니다. Энэ дэлхий гим нүгэлтнийг гим нүгэлтэн гэж дууддагч. 뭐라고 말합니까? Харин бидний эзэн бол 너는 나를 따르라. чи намайг даг 이 한마디가 세상의 모든 гэсэн байгаа энэ нэг өгүүлбэр энэ дэлхийн бүхий л тэр 세상의 정의는 тодорхойлолтыг нурааж байгаа. Энэ дэлхийн тодорхойлолт нь гим нүгэлтнийг гим нүгэлтэн гэж дуудагч 그러나 하나님 나라 тэг шүүмжилж шийтгэж ялалдагч харин Бурхны хаанчлалын тодорхойлолт бол энэ дэлхийн тодорхойлолтын эсрэг юм. 한 사람의 인생을 살리는 것입니다. Нэг хүний амьдралыг амьтаа болгох 새롭게 변화시켜주는 것. хүлэх биш шинээр шинчлэх 그래서 하나님은 죄인을 친구로 삼고 죄인을 당신의 제자로 삼는 тиймээс л Бурхан гим нүгэлттэй хүмүүсийг өөрийнхөө дагалдагчаар дууддаг. Ичхүүрийг дуудлага болгодог. 그래서 예수님이 세례집에 들어가셔서 세상은 여러분 끊임없이 죄인을 죄인의 자리에서 끊임없이 죄인이라고 외치고 있지만 Энэ дэлхийг гим нүгэлтэй хүмүүсийг гим нүгэлтэн гэж дууцаар байгаа ч Бурхан гим нүгэлтэнтэй уулзах тэр мөчийг Бурхны хаанчлалын найр наадмын байдлаа гэж нэрлэж байна. 받을 수 있는 죄 사함을 받을 수 있는 새롭게 시작할 수 있는 자리 이게 교회입니다. 그래서 혹시 여러 번 실패하고 여러 번 결혼해도 아무 상관없어요. Магадгүй та олон удаа алдаа гаргаж олон удаа гэрэлсэн байсан ч тэр хамгийн чухал асуудал биш. Харин энэ өдөр Христээр дахин зогсоож дахин эхлэхэд болно. 어떻게 밴대가리를 깨뜨리는 권세와 능력이 있는데 뭐 그렇게 합니까? 오늘 당장에 뭐 해보려고 그랬던 사람도 있으면 오늘 Тэглээ гээд те ингээд өөр зүйл хийхгүй үгийг сайн ойлгож сонсоорой гэж хүсэж байна. 손가락 수근거리는 소리만 넘칠 예수님은 함께 세리와 함께 잡수셨습니다. 예수님의 사랑은 도덕을 초월하는 사랑. Есүсийн хайр бол ёс зүг давдаг хайр. 죄인을 절대 포기하지 않는 초월적 사랑. Гим нүгэлтээ гэж шантарч орхидоггүй, болзолгүй бүх зүйлийг давдаг тэр хайр бол Есүсийн хайр. Би чамайг мэддэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 너의 자리를 나는 알고 있다. та нарын байр суурийг би мэдэж байна. 자리에 내가 간다. Тэр байр суурь нь би очино. 오늘 저와 여러분이 믿음 회복하는 날 되기를 축복합니다. Тэг итгэлээ шинчилсэн өдөр болоосаа гэж өрөөж байна. 여러분을 정죄하지 않고 예수님이 오십니다. Бид итгэлээ шинжлэх юм бол Есүс бидэн дээр ирнэ. 친구라 부르시는 그 사랑이 오늘 여러분에게 찾아오기를 축복합니다. Найзаа гэж дуудсан тэр хайр өнөөдөр тань дээр ирээсэй гэж өрөөж байна. 그래서 하나님은 더 이상 세간에 앉는 죄인이 아니라 하나님의 식탁에 초대된 친구로 맞이했습니다. Тэгээд Есүсийг өнөөдөр Леви 그래서 우리 예수님
гим нүгэлтнийхээ байр сууринаас биш харин Бурхны ширээнд үргэлжсэн нэгнэр Есүстэй уулзсан байгаа. Луг номын 5:31. Тэр Есүс хэлэхдээ би эмч эрүүл хүмүүст биш өвчтөе хүмүүст хэрэгтэй шигийн адил би зөвхт хүмүүсийг дуутахын тулд биш харин гим нүгэлтэй хүмүүсийг дуудаж тэднийг амьдруулахын уучлахын тулд ирсэн юм а гэсэн байна. Тэр Левигийн нэрийг Бурхан өөр нэрээр сольсон байгаа. Матай гэдэг нэрээр агуу нэрээр сольсон байна. Матай. Чи одоо бусдад татархуулагч нэгэн болно. Тэгээ Матай тэгээд Есүстэй эцсийн хүртэл хамт байж байгаад тэр мөн адил ариун үхлээр энэ дэлхий дэх амьдралаа тусгасан. Матай номыг бичсэн байгаа. Тэг өнөөдөр энэ талбар Есүс биднийг барьж байгаа талбар. Биднийг шинчилж Христийн ажлыг хийхээр Бурхан биднийг юрууж байгаа. Матай номын 9:9-дэр Матай бол шин нэгэн болсон байгаа. За Матай 9:9-дэр харах юм бол Есүс тэр газараар өнгөрч байгаад Матай гэдэг Матай татвар хураагч сууж байхыг хараад намайг даг гэж хэлэхэд тэр босоод түүнийг дагва гэсэн байна. Матай номон дээр уг нь бол Леви байсан шүү дээ. Матай номон дээр өөрийнхөө тухай Матай би бол Матай тэг шин одоо Есүсийн дагалдагч болсон гэж бичсэн байна. Тэгээ Матай нөрөө Бурхны өвөөлийг авсан нэгэн. Бурхны бэлэг Христ Есүсээр дамжуулан шин болсон дагалдагч. Бурхны өрөөлийг авсан нэгэн болсон тул тэгээ би түүний завыг эцэг хүртэл дагнаа гэж. 그래서 마태복음 12장 25절서부터 45절을 가장 마태가 중요시했다. За Матайгийн чухал тооцсон байгаа бас нэг эшлэл болвол Матай номын 12:25 байна. Есүс одоо бидний бодлыг мэдээд гинэ. За Есүс Христ намайг гим нүглийн эрх мэдлээс чөлөөлсөн хийгээд тэр үнэхээр месиа юм бол миний асуудлыг шийдвэрлэж чадна гэдэг. Тэр итгэлээр явж байсан чинь Бурхан одоо дууссан шүү дээ. 믿음의 회복이 있으면 하나님의 나라가 시작된다. 지긋지긋하게 내 영혼을 사탄이 왕노릇하여 나를 심판하게 만들어 레이, 세리, 죄인으로 살게 만들었었던 이 사탄의 머리를 깨뜨릴 수 있는 Матай номын 12:28 намайг өвчлөл дотор минь амьдрахад хүргэж байсан хүчтэй нэгнийг устгах тэр эрх мэдэл Есүс Христийн нэрийг Бурхан надад өгсөн. Хэрвээ би миний доторх байгаа муу сүнсний ажлыг Есүс Христийн нэрээр хөөн зайлуулахгүй юм бол түүнээс 7 дор 7 сүнс тэр хүнийг илүү зоох болно. 창세기 3장 15절 왕권을 내버리고 지금 다른 길을 가기
12:45 Израиль түрүүнөө 7 номерын сүсийг хаарсан байна. 그래서 마태는 다시는 율법의 언어, 세금의 언어, 돈 세리는 이런 냄새를 피우지 않고 하나님 나라의 복음의 언어로 자신을 바꿨다. Тэгээ Матай сайн мэдээний үгээр өөрийгөө сэлсэн байна. 그래서 마태복음 1장 1절에 다 도장을 찍어놓죠. 아브라함과 다윗의 자손 예수 그리스도 그 계보 속에 그 세계 속에 뱀대가리 깨뜨리는 자가 왕권을 소유한다. 모든 복의 근원이 되고 대표적 축복을 받게 됩니다. Матай номын 1:1 байгаа. Авраамийн удам Есүс Христийн 예수는 эхлэл гэсэн байна. Есүс бол Христ гэдэг тэр эхлэлийн дотор байх тун. 그래서 복음의 증언자로 열방의 파송을 받았습니다. 그래서 마태는 에티오피아로 페르시아로 여정 복음의 여정 속에서 Матайгийн хувь дагалдагч болоод Этиопи, Першиа гэх орон нутгуудаар сайн мэдээг дамжуулж яваад тэрээр сайн мэдээний төлөө өөрийгөө золиос болгосон нэг юм. 현장 제자로 살고 싶고 정말 초월적 사랑으로 나아간다. 오늘 욕심의 자리에서 오늘 예수님을 만난 여러분 이제 내려놓고 여러분 영혼을 변화시키십시오. 이제는 사람들로부터 미움을 받던 몸뚱아리가 아니라 Хүмүүсээр 하나님의 아들 예수 그리스도 үзэн ядагдсан нэг юм биш. Есүс Христээр дамжуулан Бурхны хайрыг хүлээж аваад намайг үзэн ядаж миний төлөө хоорондоо шивнэлдэн байсан хүмүүст эхлээд авралын гарыг сунгадаг тийм нэгэн болох болтугай гэж өрөөж байна. 냄새에 찌들었던 옛사람의 체질을 벗어버리고 이제는 초록의 소리 이제는 들려오지 않게 하십시오. 돈의 냄새에 젖게 되면 여러분 사람들은 여러분을 뒤통수치게 됩니다. Хүн биш дээ. Мөнгөний үнэр хүнд нэвших үед хүмүүсийн атаархлын харц бидний дээр үзэн ядалтын харц бидний дээр тогтдог байгаа. Тэр мөнгнөөс ч хуваалцах гээд. Есүс бол Христ. За хамтдаа магтандоо дулцгаая. 매일매일 쟁쟁거리지 말자. 믿음 회복하면 돼요. 찌질하게 살지 말자. 째째하게 굴지 말고 활짝 웃어봐라. 너는 행복자야. 사람이잖아. 먹고 마시고 누리면서 세상 걱정 훌훌 털고 신나게 살아봐라. 아하하 바꿔봐 옛사람 체질. 아하하 벗어봐 새로운 길로. 예수 안에 자유 있다. 복음 안에 기쁨 있다. 신나는 인생 오늘부터
숨쉬지 말자 작은 일에 매이지 말자 오늘 하루 선물이라 당당히 걸어가자 너는 행복자야 사랑받잖아 하늘아버지 자녀라서 세상 풍파 두렵지 않다 웃으며 찬양하자 아하하 바꿔봐 옛사랑 체질 바꿔야 돼요. 아하하 벗어봐 새로운 길로 그럼 돈 냄새 안 나요? 예수 안에 자유 있다 복음 안에 기쁨 있다 신나는 인생 오늘부터 시작이야 옛사랑 체질 훌훌 털고 새 사람 있고 춤을 추자 웃어봐 누려봐 재미있잖아 복음으로 사는 인생 멋지다 예수는 그리스도다 서로 한번 해봐. 예수 한번 해봐. 예수는 그리스도다. 살아계신 하나님 감사합니다. Хамт залбирцгаа амьд оршиж бурхан эзэн минь танд баярлалаа. Гин нүгэлт нэг дуудаад найз нөхөрөө болгодог Есүс Христийн хайрыг 1-7 хоногийн турш зүрхэндээ суулган Иммануэлийн эрүүлийн дотор амьдрах боломжийг олгосон бурхан танд баярлалаа. Бидний эзэн Есүс биднийг дуудахдаа бидний ирээдүйг харж ирээдүйд илтгэгдэх нэгнийг мэдэж дуудсанд үнэхээр их баяртай байна. Дэлхийн илгээлтийн тэр авралын ажил дотор Христийг дуудаж байгаа тул тэрхүү нэр миний сүнсэнд зэдэгдэх болтугай. Өнөөдөр биднийг дуудагч нь хинбэ гэдэг тэр итгэлийн дотор итгэлийг бидэнд заасан тул өнөөдөр бид болцолгүй бүх зүйлийг холд авдаг байгаа Христийг өөрийнхөө эзэн болгон өөрийн амьдрахаар ирэх болтугай. Бартимолойгийн Давидын хүн Есүсээ намайг өргөдөөч гэсэн байгаа тэр үгээр дамжуулан та эцэс тэгшгэлгүй өрөөлийг түнд өгсөнчлэн өнөөдөр бид ч гэсэн Есүс Христийн нэрийг дуудах үед бидний амьдралд байгаа бодромжтой сүнсний хүч чадал бүхий л чадваргүй байдлууд нуран унах болтугай. Үнэхээр гомдож хөрсөн байгаа Билевсэн эмэгтэй хорон мөр шүүгчээс ч бол шүүгчийг гэдгийг мэдсээр байж тэрээр хариултаа авах хүртлээр шүүгчээс гуйсанчлан бид үнэхээр бурхан бидний залбирлыг хариулна гэдэг тэр чин сэтгэлийн байр суурин дотор байхаар өрөх болтугай. Тэ ямар бидэнд саад болох хүчин зүйл байсан ч гэсэн тэр бүхнийг хол даван гарч чадах Христийн хүч чадал бидэнтэй хамт байх болтугай. Гим нүгэлтнийг дуудаад найз нөхрөө болгодог Есүс Христийн бүхнийг хол давдаг тэр хайр Есүс Христ гэдэг итгэлийн өчлөөр дамжуулан өдөр бүр миний амьдралд мэддэгдэн биелэгдэх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.